Сүүлийн жилүүдэд малынхаа тоо толгойг жил бүр тогтвортой өсгөж байгаа сумдын нэг бол Мянгат сум. Тус сумын малчид 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор нийтдээ 227.6 мянган толгой мал тоолуулж, малынхаа тоогоор аймагтаа 2 дугаар байранд шалгарсан. Өгөөж баян энэ нутагт 4 цагийн эргэлтэд мал сүргээ өсгөж, сум аймаг орон нутгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг үйлдвэрлэн, хөдөө аж ахуйн салбарт олон жил өрөвдөлтөй ажиллаж, мал маллах арга туршлагаараа нутаг усандаа хүндлэгдсэн олон малчид бий. Тэдгээрээс 7 малчин хотол төгс хэмээх төмөр хулган жилийн сар шинийн босгон дээр аймаг орон нутагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, аймгийн авраг малчин өрхөөр шалгарсан юм а. Аврагуудын шагналыг аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Дүгэрж аваар ахлуулсан ажлын хэсэг гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Ажлын хэсгийнхний очисон эхний айл бол Цагаан Буланбагийн малчин Нямын Батхуйг. Батхуйг과 мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлдэг байна. Хонь голдуу малтай, гэхдээ бод малаа илүү өсгөхийг зорьж байгааг нь. Эднийх өнгөрсөн хавар 250 орчим хураг, 150 гаруй ишиг, 40 орчим унага, мөн ийм тооны тугал авч мал сүргээ өсгөжээ. Мал маллахын хажуугаар бас морь уйж уралдуулна. Олон сайхан хурдан хүлгийнхээ тоосыг төрийн наадамд өргөж, наадамчин олноо баясгаж яваа аймгийн алдар туяач, аймгийн авраг малчны сэтгэгдлийг сонсё. авраг малчны цол ирмээрээс ингээмээр яг малажгүй энэ хөдөлмөр дээр 30 гаруй жил ажиллаж амьдарч тэрийнхээ гүнтэй ингээд малынхаа ашиг шим хөдөө жоохон ашиг шим оруулсаар яг өнөөдөр ингэж аймгийн авраг гэдэг цол чимээ болсондоо баяртай байна. Би Хот аймгийн алдарт туяач 2003 онд авсан аймгийн алдарт. Мойлны уяа гэдэг юмд бол би багаас орсон. 13 4-тагаас хурдмар унаал тэрнээс хасагдал уяанд орсон. Тэгээд яг Хот аймгийн миний хамгийн өндөр амжилт гэвэл одоо би бис даншиг наадам, баруун бисийн даншиг наадам аймгийн тэгш ойнууд явж ясан. Түүн дотор Хот аймгийн 80 жилийн 2011 онд Гизалан муя аман хөзүүлж хамгийн дээд амжилтлуудаа тэр болох юм да. Батхуйгва гэр бүлийнхээ хамтаараа сүүлийн 30 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа бөгөөд олон жилийн хөдөлмөр зүтгэл мал маллах арга туршлагаараа шалгарч инхүү аймгийн авраг малчин өрх боллоо. Ажлын хэсгийнхний очисон дараагийн айл бол Баян Хошуу багийн малчин Эренчин Пүрвих. Мал маллах арга туршлагаараа шалгарч аймгийн авраг малчин болж байгаа энэ малчин гэр бүлийн хувьд 20 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд хонь ямаа үхэр адуугээд 5 хошуу малаас 4 төрлийг нь өсгөн үржүүлж байна. Өнгөрсөн хавар бод бог нийлсэн 400 гаруй их мал төллөж, төл малаа бүрэн бойжуулан мал сүргээ өсгөжээ. Цаг агарын ааш аягт тааруулан 20 гаруй жил мал маллсан Эренчин Пүрвийн гэр бүлийн хүү аймгийн авраг малчин өрх боллоо. За би одоо 87 оноос хойш тэгээд илгээлтээр гараад юм мал малсан да. Тэгээд одоо идэвхтэй малж байгаа тэр зэс маань нэлээд одоо ийм их хүнтэй аймгийн аврагын цолыг шалгасан. Баяртааснаас илэрхийлье. Энэ жилийн үед одоо сайхан жил боллоо. Сүүлийн хэдэн жилээ цасцуудтай хүндхэн байсан учраас Эренчин Пүрвих өмнөх жилүүдэд төл авч малаа өсгөөгүй гин. Харин малаа зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ үйлдвэр угсааг нь сайжруулж чанаржуулжээ. Зун намартаа отор нүүдэл сайн хийж малынхаа тарга твэрэгт анхаарахын зэрэгцээ өв садлангаа сайтар бэлтгэн нөөцөлчихвөл мал малчин 2 цаг зуурын цасцуудыг төвгүүхэн давна хэмээн малчин Эренчин Пүрв ярьж байлаа. Хотол төгс хэмээх төмөр хулган жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас төрсэн аймгийн авраг 76 малчны 7 нь Мянгат сумаас төрсөн. Тэдний нэг бол Баян Хошуу багийн малчин Урт Насангийн Бямбад ашгүй. Тэрээр 1990 оноос хойш гэр бүлийнхээ хамтаар мал маллсан тэрхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж инхүү аймгийн авраг малчин өрхөөр шалгарч байна. Шинэхэн аврагууд төр төмнийхээ итгэл ах トゥ найз нөхдөөхөө дэмжлэг туслалцааг улам бүр баттхан илүү их хичээж ажиллахаа илэрхийллээ. Намайг дэмжиж орон нутаг, сум орон нутаг дэмжиж аймгийн авраг болгосон их баяртай байна. Хэдэн жил мал малж чинь та ер нь хичнээн төрлийн малтай вэ? За би дөрөв төрөл мал малдаг.
Одоо 30 жил мал малж байна одоо би. Одоо бид хоёр да 30 жил 90 оноос 30 жил мал малж जैन дөрөв төрлийн маллаа тэгэл төлөө бол 100% хүлээж авч байна. Хадлан бордогоо бол сайн чадах чанарын хангалттай хийж авдаг. Тэгэл одоо бид хоёрын энэ хөдөлмөрийг үнэлсэн төр засагтай сум орон нутаг ах トゥ ингээд найз нөхөд гэдэг энэ хувцуудаа тийм энэ хувцуудын бид хоёрт итгэсэн итгэл найдвар бид хоёрыг одоо ингээд ийм их амжилтанд хүргэлээ гэж бодож байна. Тэгээ одоо их маш их баярлаж байна. Одоо улам цаас энэ ард олон ах トゥ энэ төр засгийнхаа итгэл найдварыг алдахгүйгээр удам хичээж ажиллах болноо. Бямб ташхуйхан мянгад ховд гэсэн 2 сумын нутгаар оторлон нутаглаж 5 хошуу малаас 4 төрлийг нь өсгөн үржүүлдэг байна. Мянгад сумаас төрөн гарсан аймгийн авраг малчдын хүндтэй шагнал гартуулах ажлын хэсгийнхний заваар гол гаталж, морь унаж трактор хүлэглэн зорж очсон дараагийн айл бол Чацаргант багийн малчин Уланбаярынх. 1994 оноос хойш өдгөө 20 гаруй жил мал маллаж байгаа энэ айл шинэ арлын ламын хашаа гих газар хаварчиж байлаа. Өвөг дээдсийнхээ нутаг бэлчээр буур бууцыг даган нутаглаж, Эрдэнэт мал сүргийнхээ буян хишиг хамтын хөдөлмөрийнхөө үр шимийг ийхүү хүртэж байгаадаа баяртай байна. Удам дагсан малч уяач энэ айл 1000 гаруй толгой малтай өнгөрсөн хавар төлөө бүрэн бойжуулж мал сүргээ өсгөжээ. За ингээд аймгийн аваргын хүндэт өргөмжлөл 1994 оноос хойш тэгэл алдар гараад мал маллал. Эхнэр хүүхдээ аваад мал боллоо тэгээд 16 жил болж байна да. 4 хүүхэдтэй нэг бент 2 3 охинтой тэгээд том хүү маань гэрэлчгсэн бас үе залгамжилсан малчин болж байгаа. Нэг нь сурч байгаа. Нэг нь хуваараа бизнес эрхэлдэг. Нэг нь оюутс бас сурч байгаа. Мал маллахын одоо хамгийн хэцүү цаг үе нь ямар үе вэ? Хамгийн хэцүү цаг нь одоо тэнгэр хангалмуудах хэцүү л одоо тийм бус төвч одоо сайхан дөө. Мал маллах. Нэгэн жаргалтай. Мал маллахын яжгаар бас морь уйна. Морь уйна аймгийн алдарт үеч. За. Ер нь ямар наадамд та ямар тусмын морьдоо үе уралдуулж айраг түр авч байна. Гоо энэ тэгэл аймаг сумын баярууд тэр морь дайраг түжээсээр. Кэр азраг гал күрмөргал манай бас урхан болсон аймгийн алдарт үеч өмсрөн гэж юм байсан. Бас аймгийн заамалч. Тэгээ удам дагсан. Чацаргант багийн малчин Уланбаяр 2016 онд сумын сайн малчин болж байсан бол 4 жилийн дараа аймагтай хөдөлмөрөө үнэлүүлж байна. Цаашид мал маллах арга туршлага хөдөлмөр зүтгэлээ улстай үнэлүүлэх боломж ирээдүй бий учраас илүү их хичээж амжилтаа улам бүр ахиулахыг аймаг сум багийн удирдлагууд болон баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн ах トゥ нутгийнх нь хэлж улсын авраг малчин өрх болохын эрүүл дэвшүүлж амжилт хүслээ. Ховд аймгийн эдийн засаг хөдөө аж ахуйн салбарын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, Эрдэнэт мал сүргийнхээ буян хишгийг арвижуулан, хотол төгс хэмээх төмөр хулган жилийн сар шинийн босгон дээр мянгад сумаас шалгарсан аймгийн авраг 7 малчин өрхийн нэг нь Цагаан Буланбагийн малчин Содномын Батцүх байх. Өргөн удам нутаг бэлчээрт өгөөж баян Цагаан Буланбагта 4 цагийн эргэлтэд мал ахуйгаа адгуулж ирсэн малч ухаан арга туршлага олон жилийн хамтын хөдөлмөрийнхөө үр шимийг аймаг орон нутагтаа үнэлүүлэн гэр бүлийнхээ хамтаар инхүү аймгийн авраг малчин өрх боллоо. Батцүхгүй 1985 онд цэргийн алба хааж ирсэн тэр цагаас хойш өдгөө 35 дахь жилдээ мал маллаж яваа хашир туршлагатай малчдын нэгэ. За энэ 35 жил мал хариулж байна та. 85 он цэргээс ирээл тэгэл мал дээр гарсан да. Тэрнээс хойш давшилт нэгдлийн адуучнаар одоо 7 жил хариулсан. За тэгээд тэрнээс хойш хөвчлөлт гараад тэгэл малаа тэгээд 4 төрөл дээр нисгэж байна да. Ер нь адуу бол нэлээд дийлэг. Бид ганцхан биш өргөөх энэ ах トゥ хань нэгтэйгээ өрөө буйнд өдөө хүртлийн сайхан шагнал авсандаа их баяртай байна.
Эднийх бог бод нийлсэн 4 төрлийн 1000 гаруй толгой малтай. Мал сүргийнх нь дийлийнхийг хонь адуу эзэлдэг байна. Бац өхгөө гэр бүлийнхээ хамтаар аав ээжээсээ малч ухааныг өвлсөн, яг үүнтэйгээ адилхан том хүүгээ малчин болгож Эрдэнэт мал сүргийнхээ буян хишгийг хүртэж явна хэмээн сэтгэл багтан ярьлаа. Мянгат сум мал аж ахуйн 5 багтай. Хотол төгс хэмээхээ төмөр хулган жилийн сар шинийн босгон дээр тус сумаас төрсэн аймгийн авраг 7 малчны 3 нь цагаан булан багийнх. Мөн 30 гаруй жилийн дараа энэ багаас улсын авраг малчин төрөн гарсан нь цаашид олон малчид хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэхийн эхлэл хэмээн бэлэгшээж байна. Мянгат сумаас төрсэн аймгийн авраг малчдын нэг нь цагаан булан багийн малчин гэж жаргалын Даваажав. Даваажавын хувьд 1997 онд гэргийн оюун хүүтэйгээ гэр бүл болсон тэр цагаас хойш өдий хүртэл 20 гаруй жил мал маллаж байна. Тухайн үед хоёр талын 4 аав ээж ах トゥ нарынхаа өгсөн 100-аад толгой малтай айл болж байсан бол одоо 1500 гаруй толгой малтай болж буурлуудынхаа буян хишгийг арвижуулжээ. Байгаль цагаагаар тэр бүр таата байдаггүй ч малчин хүн хөдөлмөрлөж байж малаа өсгөж үржүүлнэ бас амьдрал ахуйгаа залгуулна. Шантарч хойш суугаагүй хоршиж хамтдаа хичээсний үр дүнд Эрдэнэт малынхаа буян хишгийг хүртэж аймаг орон нутгатаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ хэмээн малчид баяртай байна. Аймгийн авраг малчин болсон да. Түлхийг баяртай байна. Энэ бол мэдээж энэ баян алтаа дэлхийн буян гişиг. Таван хошуу мал маань төрөл дээр өсөж бидний хөдөлмөрийг тэр засгаас үнэлж өнөөдөр аймгийн авраг малчин гэдэг эрхэм үнэтэйс олгож байгаа. Түлхийг баяртай байна. За, юуны өмнө аймгийн авраг малчин болсон да. Түлхийг баяртай байна. Тэгээд манайх 5 хүүхэдтэй. Одоо айл болсноос хойш шувтан малаад 20 гаруй жил малж байна өдий хүртэл. Манай энэ нутг бол гол хөдөө гэсэн ийм хоёр үндсэн нутагтай. Цуслан руугаа гарна, гол руугаа өвлжин, аваржин гэдэг ингээд нэг жилдээ нэг аваржингийн буураас нэг 100 км л 100 гарантайхан ч цусланд гарч ирэл байж гин одоо. Мал маллахад нэлээж бас байгаль цагаагаар хэсэг чухал шүү дээ. Хамгийн сайхан үе нь ямар үе вэ? 100 цаг л сайхан. Хор бороо ороод дэлхий хангаа дэлгэрэх, байгаль дэлгэрэх л хамгийн сайхан. Бидэрт одоо хамгийн олзууштай сайхан баярлах юм тэр л байна. Аймгийн авраг малчин Даваажав усны тунгалаг өв сургамлын шим дагуулan малаа оторлон нилээд хол нүүдэлдэг байна. Хаваржаанаас бараг 100 гаруй километр нүүж Зусландаа гарчээ. Увс аймгийн Өлгий сумын нутаг Зусландаа дөнгөж буугаад байхад нь аймгийн засаг дарга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Дөгөрж аваар ахлуулсан ажлын хэсэг аймгийн авраг малчин өрхийн хүндтэй шагналыг нь гэрт нь очиж гардуулсан юм а. Ийхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн Увс аймгийн Өлгий сумын нутагт зусч буй жаргалын Даваажавын гэр бүлд аймгийн авраг малчин өрхийн хүндтэй шагнал гартуулаад нааш явсаар Мянгат сумын Баян булаг багийн малчин Бат тогтохын Эрдэнэбаатарын хүрэлцэн ирлээ. Эрдэнэбаатарынх мөн л хотол төгс хэмээх төмөр хулган жилийн сар шинийн босгон дээр мал маллах, арга туршлах, хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутгатаа үнэлүүлсэн авраг малчдын нэгэ. Хүүхэд ахуй наснаасаа мал маллсаар одоо хонь ямаа адуу гэсэн 3 төрлийн мал өсгөн үржүүлж байна. Өнгөрсөн хавар 600-аад төл хүлээн авч төлөө бүрэн божуулжээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол бориу бөхсхийлгүй хөдөлмөрлсний үр дүнд буурлуудынхаа буян мал сүргээ өсгөн үржүүлж малынхаа ашиг шимээр сайхан амьдарч байна хэмээн ярьж байсан юм а. Битэрийн хувьд бол 2004 онд айл гэр болж тэрнээс хойш хамтран ажиллаж малаа маллаж өнөөдрийг хүртэл одоо ингэж яваа. Тэгээд одоо энэ сайхан бас эрхэм хүндтэй энэ сайхан цолоор одоо шагнуулж байгаад бас баяртай байна. Тэгээд бас одоо төр засаг төмөн олон та бүгдтэй бас их баярлаж байна. Мянгат сумын малчин өрхөөс 7 малчин аймгийн авраг малчин өрхөөр шалгарсан бол газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчтаас тус сумын Баян хошуу багийн тариаланч Төмрийн цол баяр аймгийн авраг тариаланч цол хүртсэн юм. Авраг тариаланчийн шагналыг ч мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ. Ийхүү хотол төгс хэмээх төмөр хулган жилийн сар шинийн босгон дээр Мянгат сумаас аймгийн авраг малчин өрх 7, авраг тариаланч нэг шалгарсан бол улсын авраг малчин нэг, улсын авраг тариаланчныг тус тус шалгарлаа. Энэ бол Мянгат сумын хөдөлмөрч ард түмэн сүүлийн жилүүдэд мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж хичээж ажилласны үр дүн юм а.